За өнөөдөр ингээд манай Rhinus Investment үнцасны компани Lend Demand компанитайгаа хамтран 300 сайхан эмэгтэйчүүдэд зориулаад мөнгө хэрхэн өсгөх вэ? Зээлийг хэрхэн хөрөнгө оруулалтаар ашиглах вэ гэдэг сэдвтэй ингээд одоо өргөн арга хэмжээг зохион байгууллаа. Ирсэн эмэгтэйчүүд маань маш сэтгэл өндөр байгааг хараад маш баяртай байна. Тэгээд өнөөдөр бид нар ингээд банк үсээс шилжүүл зөвхөн зээл олгодог гэж ойлгодог байсан бол тэр зээлээр бид нар бизнесээ өргөтгөх одоо хөшөөрөг бас болдсон байна гэдгийг олон эмэгтэйчүүд бол ойлгож авсан болов уу гэж байна. Түүнээс гадна за манай компани одоо энэ эмэгтэйчүүдтэй болон олон нийтэд өгмөрсөн гол мессеж нь юу юм бэ гэхээр бид нар өнөөдөр мөнгийг баг гэлтгөө одоо хуримтлуулж сурья, хөрөнгө оруулалт сурья. Энэ нь ирээдүйн үнцнийг бий болгох юм аа. 100 мянган төгрөг 30 жилийн дараа 1.4 тэрбум төгрөгийг бий болгож болно. Тэр нь өнөөдрийн 250 сая төгрөгтэй адилхан гэдгийг ойлгуулах хичээлээ. Өөрөөр хэлбэл одоо бид нар 100 мянган төгрөгийг зарцуулах болгондоо эн чинь миний хүүхдийн 30 жилийн дараах 250 сая төгрөг байж болно шүү дээ гэдэг сэтгэлээр бид хандаж эхлэх юм бол мөнгөө зөв хуваарлж чадна. Нөгөө талаасаа бизнесийн зээлийг гэсэндээ бид нар энэ чинь би бизнесээ томруулах боломж болгож ашиглаж болох юм биш үү гэдгийг одоо бас олон эмэгтэйчүүд маань ойлгож авсан болов уу гэж бодож байна. Тэгээд маш сайхан одоо арга хэмжээг хамтран зохион байгуулсан Lend Demand хамт олондоо болон энэ одоо арга хэмжээг маань олон нийтэд түгээхэд мэдээллийн спонсороор одоо хамтран ажилласан Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн удирдлагууд хамт олондоо эмэгтэй удирдлагуудтаас баярлж талархснаа илэрхийлмээр байна.